2025 оныг засгийн газраас нийслэлийн дэд бүтээн байгуулалтыг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулаад бас өмнө байгаагүй хэмжээний бүтээн байгуулалтууд ажлууд бол явж байгаа. Анх Америкийн гэрээнүүдийн холбооноос тодорхойлдгоор 34 сая Америк доллараас дээш хэмжээний том төслүүдийг мега төсөл гэж үзээд чагсаахад бол нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төслүүд бол 24 хүрч ирсэн. Одоо сүүл тодорхойлоод 16 төсөл гэсэн. Ойролцоогоор 1 сая доллараас дээс орчим үнэлгээтэй төслүүд ихэд бараг 200 төсөл хүрдэг Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа. За энэ жил 2025 онд бол бүтээн байгуулалт бол 3.2 их 80-аар хөрөнгө оруулалтын ажлууд бол явж байгаа. За нийслэл маань ингээд нийт 70 гаруй байгууллага, агентлаг, аж ахуй нэгжүүдийн удирдлагууд бол эдгээр бүтээн байгуулалттай холбоотой ажлууд дээр бол ажиллаж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө нэг талаасаа одоо ингээд Монгол улсад сүүлийн 40 жил Улаанбаатар хотод хийгдэг том бүтээн байгуулалт явж байгаа сайн хэрэг. А нөгөө талаараа одоо мэдлэг, хууль эрх зүй болон туршлагагүйгаасаа болоод ямар нэгэн санхүү мөнгөний асуудалд орох гэдэг. Ийм учраас өнөөдрийн энэ чухал арга хэмжээг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх зүйн хорооноос санаачлаад манай Сэмжитмаа төлөөлөгч санаачлаад нийслэлийн удирдлагуудаа бүтээн байгуулалтын ажлууд дээр оролцоход ямар асуудал дээр нь алдах гэдэг. Ямар асуудлаас нь бид нар энэ хүмүүсийг урьдчилан сэргийлж болох гэдэг асуудлаар хамтарсан юм зөвлөгөө хийе гэдэг санаачлагыг гаргаад бид бүхэн өнөөдөр энэ зөвлөгөөнийг хийж байгаа.